Тэгвэл энэ мэт нийгмийн харилцааны явцад иргэний хооронд үүссэн асуудлыг зөрчлийн болон иргэний хууль үйлчилдэг. Гэвч амьдрал дээр зөрчил гаргасан иргэнд арга хэмжээ авахдаа хохирсон иргэний асуудлыг шүүх шийдвэрлэхдээ хориг ханддаг жишг тогтоод байгаа. За үүнийг хохирлын сангаар дамжуулан шийдвэрлэх боломжтой гэж тайлбарлаж байна. За тухайлбал гэрийн тэжээмэл нохоо муур хүн хазаж гэмтээсэн тохиолдолд амтан тэжээгч эзнийг 450 мянгаас 5.4 сая төгрөгийн торгуул тогтоодгоо. За гэхдээ энэ тогтоосон торгуул нь төрийн санд шилждэг. За харин хохирсон иргэний хэргийг шүүх шийдвэрлэхдээ нөхөн төлбөрийг иргэний хуулийн дагуу шүүх тогтоосны дараа шийдвэрлэсвэ гэж шийдээд эрүүхэн болон зөрчлийн хэргийг хаадаг байна. За гэхдээ шүүхийн энэ практикийг заавал хууль өөрчлөхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж гишүүд ярьж байна. Иргэн хоорондын харилцаа буюу бидний хэлдгээр одоо таны нохоо хазчлаа. Тэгвэл би эмчилгээний төлбөрөө танаас яаж гаргах уу гэдэг асуудал бол иргэний хуулийн харилцаа байдаг. Тэгээ иргэний хуулийнхаа юу нь болж ийн болохгүй дээрээ дүн шинжилгээ хийхгүй. Энийг иргэндээ ээлтэй болох тал дээр яг үнэндээ нөгөө хууль тогтоомжийн нэгдсэн хүрээнд ч гэсэн бас сайн анхаараагүй юм билээ. Саяны таны хэлдэг асуудал бол уг нь бол эн чин гадаад улсад Америкчуудын Англи улсуудад бол зөрчил буюу захиргааны хэм хэмжээ гэхээсээ илүү иргэн хоорондын асуудал байхгүй юу? Та надад хохирол учруулчлаа, гим хорвчлуулчлаа. Энийхээ эмчилгээний зардал надад хохирсон хохирлыг тэр хүн амтнд хичээж байгаа хүний хувьд өгсдөө л гэдэг асуудал. Тэгэхээр энэ дээр бид нар бас иргэний хууль дээр бол бид нар одоо дүн шинжилгээ хийж ажиллаж байгаа энэ талынхаа ямиг бас сайжруулад шүүх рүү практикийг нь сайжруулах тал дээр ажиллаж байна. Тэгээ нөгөө хохирсон хүн заавал нөгөө хүнээсээ хохирлоо барагдуулж авч ийж нөгөө хохирол нь барагддаг биш. Тодорхой хэмжээгээр нөгөө төрийн механизм орж ирээд тэндээсээ хохирлоо барагдуулцдаг. Төр буцаагаад хохироосон этгээдийн тэрийг нь хэмжилж авдаг энэ механизмыг харах хэрэгтэй. Гэхдээ хавтгааруулж бас болохгүй. Тодорхой хэрэгүүд дээр ялангуяа хүүхдтэй холбоотой хэрэг дээр бол түр хамгийн түрүүнд бол хохирлыг барагдуулдаг байх хэрэгтэй. Сан өөрөө энэний төлөө ажилладаг байх хэрэгтэй гэж харж байгаа. Тэгэхээр хүүхэд гэдэг юм уу тодорхой одоо хүний асрамжинд байдаг этгээдүүд тухайн одоо гэмтрийг охирч болоод тэр гэмтрийг үйлдсэн хүн нөгөө асраан болгож харгалзан эцэг нь байх юм бол энэ хүний эрүүл мэндийн гэдэг юм уу ус асуудлыг яах вэ гэдэг асуудал. Тэгэхээр энэ сантаагаа уялдуулж бас шийтгэхээс өөр аргагүй ийм нөхцлүүдүүд бол байгаа. Тэгээ энэ сандын хөрөнгө дээр бол авилгалын одоо гэмтригээс хураагдсан хөрөнгө за ерөн зураг гэмтрийн замаар хураагдж байгаа бүх хөрөнгүүдийг энэ санд төвлөрүүлээд эндээсээ бас тодорхой хэмжээний одоо хохирлыг барагдуулдаг байх, албаагчдын чадхыг бэхжүүлдэг байх чиглэлээр хуулийн төслийг бол боловсруулсан байж байна. Тун утгагүй засгийн газраас аавна. Хохирлын санд иргэнд учирсан хохирлыг нөхөн төлөвлөхтэй холбоотой 70 гаруй тэрбумын нэхэмжлэл үүссэн байгаа гэлээ. За тиймээс зөвхөн сангийн хөрөнгийг нэмэхээс гадна иргэдийн хуулийн мэдлэгийг сайжруулж шүүгчид хэргийг шийдвэрлэхдээ иргэнд учирсан хохирлыг барагдуулах шийдвэрийг нэг мөсөн гаргадаг байх нь амьдралд ойрхон шийдэл болно гэж тайлбарласан юм а.